Сутай хайрхны сутай хайрхан гэж их сайхан хайрхан байгаа. Энэ хайрхны мөнх цасны хэмжээ дөнгөж 6 км квадрат болцсон байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын нутаг дэвсгэртэй тэнцүү болсон. Улаанбаатарын нутаг дэвсгэр байтугай ердөө нэг хорооны нутаг дэвсгэртэй тэнцүү хэмжээнд л ирсэн байна гэсэн үг. Гэтэл энэ хайлаа дуусгах юм бол юу болох вэ гэхээр мөнх цаснаас их авж байгаа бүх голууд маань байхгүй болно л гэсэн. За тэгвэл сутай хайрхан дээр жишээ аваад үзэх юм бол сутай хайрханы дөрвөн талд нь дөрвөн том сайхан нуур байдаг гэсэн одоо 3 нь байгаа. Тэгвэл нэгийг нь сэргээе. Энэ нь хөвхрийн гол дээр хөв цөөрөн барих замаар цагаан нуурыг сэргээе л гэдэг ийм л үг болж. За тэгээд 2050 он гэхэд мөнх цас хайлж дууснаа гэсэн нэг ийм аимшигтай мэд байгаа. Одоогоор харамсалтай нь хинч няцаагаагүй байна. Тэгэхээр бид нар хүн болгон энэ аимшигтай аюулыг урдчлан сэргийлэхийн тулд усны нөөцийн хөрөнгөлийг бий болгох хэрэгтэй. Энэ нь аж ахуйн нэгж байгууллага, дээвэр, хувь хүн бүгдээрээ хамаатай юм шүү. Зөвхөн мөнх цас мөсөн голтой холбоотой байдаггүй. Бороо орж байгаа тохиолдолд цас хайлж байгаа тохиолдолд бүгдийг хуримтлуулъя гэд бидний цорын ганц арга зам бол усны нөөцийн хуримтлал бий болгох. Энэ хуримтлалыг их том гэж ялгахгүйгээр дээврийн усаа цуглуулж ганц бошигтэр цуглуулахаас ахуулаад бүх шатандаа хийх ёстой гэсэн ийм хариулт өгнө. За нийт хөв цөөрөн байгуулах боломжит газруудыг тогтооход 54 мянган цэг гарсан. Энэ маань мэдээж хасагдаж явсаар хагаад ус орох талбай байна уу, гол байна уу гэж хасаж явсаар хагаад одоогоор бид бол найдвартай гэж үзсэн 296 газартай байж байна. Мэдээж орон нутгаас өшөө юунууд ирж байна. Шинэ технологийн тухай асуудал дээр бид нар газрын доор усан сан байгуулах буюу газар доор ус хоримтлуулах энэ технологиг нэвтрүүлэх боломжтой эсхийг судалж байна. Багнуур хотод маар гэдэг ингээд эхний туршилтууд хийгдсэн, цаашдаа хийгдэнэ, амжилттай болно гэдэгт хэлтэй байна. Орон сууцнд амьдарч байгаа хүмүүс маань сая бол одоо нийт дундаж тоогоор 192 литр ус гарч ийн Монгол улсад. Тэгвэл орон сууцнд амьдарч байгаа хүмүүс маань 130-аас 200 литр усыг хэрэгжилж байгаа. Гэр хороолд амьдарч байгаа хүмүүс маань одоо хүртэл 10 литр ус хэрэгжилсээр л байна. Тэгэхээр гэр хороолд амьдарч байгаа хүмүүсийн усны хэрэглээг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг менежментийг бид нар бодож олох хэрэгтэй байна. Орон сууцнд байж байгаа иргэдийн зарим нэгэн замбраагүй хэрэглээг яаж байхгүй болох вэ, багасгах вэ? Жишээлбэл хүн 4 удаа жорлонд ордог гэж бодвол 40 литр уудаг усаа жорлонд хийчихэд байна. Тэгвэл жорлондоо уудаг усаа хийхээ болёо л гэсэн. Энэ нь нөгөө дахин ашиглалтын асуудлыг л яриад. Топ 10 гээд хамгийн их ус ашигласан 10 компанийг танилцуулаад тэн дээр арт талд нь дахин ашиглалтын хувь байж байгаа. Одоогийн байдлаар хамгийн том нь 94, хамгийн их ашиглалт нь 94%. Өөрөөр хэлбэл 100 литр ус ашиглаж байгаа бол тэрний 94 литрийг дахиж ашиглаж гин гэсэн үг. 80 орчим байж байгаа. Тэгвэл энэ жил усны газраас дахин ашиглалтын заавал ашиглах хамгийн бага хувь гэдгийг тогтоох гэж байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага нийт ашиглаж байгаа усныхаа ядаж 5%-ийг, ядаж 10%-ийг заавал дахин ашигладаг болооч гэсэн ийм байдлаар ажиллана. Тэгэхээр энэ ажил дээр мэдээж хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, та бүгдийн дэмжлэг хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагуудаа урайж хэлэхэд бол усыг хэмнэх нь таны мөнгийг хэмнэх үйл ажиллагаа учраас энийг дарамт шахалт гэхээс илүү харин орлогоо нэмэгдүүлэх арга зам буюу зардлаа бууруулах арга зам гэж ойлгосоо гэж хүсэж байна. Сэргсэн гэдэг байдлаар хийсэн байгаа сүүлийн 4 жилийн тоон дээр байж байгаа. Тэгээд сав газраар наваад үзэх юм бол зарим жил жишээлбэл тоонд ороогүй нуур хүртэл байж байгаа. Том нуур гэхдээ зөвхөн тогтоол ус учраас нуур болгож оруулж болдоггүй гэх мэтээр. За одоо жишээлбэл сэлб гол маань дунд гол гэхээр 2 гол уу 1 гол уу гэдэг ийм маргаантай асуудлууд бол олон бий. Тэгэхээр тооллогын дүнг бол бүгдээрээ тусгайлаад ярий, та бүхэндээ мэдээлэл өгөх болно. Хамгийн гол анхаарал хандуулахыг хүсэж байгаа нь 23-24 оны энэ 2 жилийн хурд хүнсний хэмжээс шалтгаалаад сэргсэн гол мөрнүүдийн хэмжээ маш сонирхолтой гарч ирж байна. Ер нь усны асуудал бол өөрөө хүний эрүүл мэнд, улс орны хувь заяатай шууд холбоотой учраас аль нэг хүний асуудал, аль нэг байгууллагын асуудал биш гэж үзэж анхаарлаа хандуулахыг хүн болгонд аж ахуйн нэгж байгууллагын болонд уриалж байна.